За ингээ бид нар их хурлын даргын өрөөний үүдэнд ирээд сая жагсаал дээр зогсон шаардлагын хариу авах гээд ингээд яаж н хаалгаа бол тайлбахгүй байна. Хоёр нэг шүү тусдууд нь юу гэж хэлсэн? Бага. Тийм. Нэг юм байдалтай байна. Монгол улсын одоо их хурлын даргатаа Монгол улсын их хурлын гишүүд уулзсан. Бид нар ерөөсөө гадаа жагсагчтай орхиод зөвхөн бид нар бас орд руу орох эрхтэй их хурлын гишүүд нь шаардлага өгөхөөл орж ирж байгаа. Өөр ямар нэгэн бид нар хууль бус үйлдэх асуудал огт яригдаагүй. Тэ. Болчихоо. Төрийн өмчч одоо төрийн ордны төрийн өмчийг бол их хурлын гишүүд ажлын цагаар ороход хах эсвэл тэ. Хууль зөрчил зүйлүүд л болчихсон шүү. Одоо 30 мянган ардтан орж ирж байна. Бацааны гишүүд үүдэнд бол одоо гишүүд дэмжигчд гадаа хүлээгээд байгаа шүү. Бид нар их хурлын даргад гардуулчлаа гэдэг бас нэг үгтэй. Гадаа спортын талбай дээр 25 мянган монголчууд улсын их хурлын дарга мегомбын их хурлыг огцрохыг шаардаж жагсаалцуудаа хийж байна. Гадаа хүйтэн байна. Монголчуудын амьдралч бас хүйтэн байна. Манайд бүлгэлийн толгойлогч Монгол улсын хууль ёсны байгууллагыг хяналтанд авсан. Хадрын хэвлэлийн баялагын бүх том ордуудыг хяналтанд авсан энэ бүлгэлийн толгойлогч өнөөдөр хаалгаа онгойлгож өгөхгүй ингээд өрөөндөө ороод төгчгээд байна. Улсын их хурлын 6-7 гишүүн өнөөдөр их хурлын даргатаа уулзах гад бид нар ирсэн боловч хаалгаа дотроос төгчгээд одоо сууж байна. Одоо 30 мянган хүнээс Албад байгаа 30 мянган иргэн өнөөдөр их хурлын даргаыг огцрохыг шаардж байна. Тэр 50 замаар жагсаал цуглаанаа хийж байна. Монголын ард түмэн хуулийн хүрээнд жагсаж цуглаж байна. Социализмын үед ч их хурлын дарга одоо хууль бусаа ийм үйл ажиллагаа явуулж байна. Завалрчлаа гişөө. Цагаар өрөөндөө хаалгаа төгж сууж. Сая бас дорнтоос ирсэн хүмүүс тантай уулзсан тийм ээ. Тийм. Бас хөдөө орнос ганц орнолохгүй байн бас нэг ирсэн байна л да. Тэгээ энэ их хурлын дарга харуулсан дотор байгаа юм шиг ярьлаа шүү. Бид бол зөвхөн зүгээр л шаардлагынхаа хувьд цаасыг л өгч байгаа шүү. Хаалга төгч чинь болохгүй. Харамсалтай байна. Харамсалтай байна. За яг юм байна шүү. За гадаа жинхэнэ Идрисийн жавар ачиж юм. Энэ хөхөө өвлийн хөөтө хурцсны хариуд ард түмэн байна гэдэг. Шудраг ёсны нэхэмжлийг хүлээгээд гадаа цоцсож байгаа. Үе болноороо ирсэн талбай дээр одоо аливаа юм шудраг байлгаач гэж хүсэж байгаа. Тэгээ бид нар энэ шаардлага руу зөвчөж авах гэж гадаа ард түмэн хүлээж байгаа. Ингэж одоо ард түмний бас ингэж улаан байна. одоо ордоо очиж хэлээ. Их хурлын 5 газрын даргад гардуулах уу? ялаа ч нөгөө автомобиль нөгөө Монгол хүн бол. Шийдэх нөрийг харж чадахгүй нэг ч одоо тэгээд их хурлын дарга Огцрохгүй бол огцрохгүй гэж байгаа хаалын сүлэг орой тийм ээ. Огцрох гэж бол одоо огцрох.